Шинжлэх ухааны академиас цуврал болгон гаргаж байгаа эрдэмтдийн лекцний энэ удаагийн дугаард би нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болохын сэдвээр лекцийг уншихаар бэлтгэж байна. 2024 оныг эрүүл мэндийн яамнаас нийгмийн эрүүл мэндийн жил болгон зарласан бөгөөд энэ онд бид нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хуулийг боловсруулж батлуулаад байна. Монгол улсын 19-с 65 насны хүн амын дундах халдвар тус өвчлөлийн анхдагч эрсдэл хүчин зүйлийг тодорхойлоход тамхи татдаггүй хүний тоо, мөн арх удаггүй байх, хөдөлгөөн хийдэг байх, бензингийн интгсээ хэвэн байлгах, жимс ногооны хэрэглээгээ 5-1-жид хүргэх, чихрийн шижингийн асуудлыг хянж байх, артерийн гипертензийн асуудал гэх мэт энэ зүйлүүд бол Монгол улсын хүн амд эрсдэлгүй хүн ам маань 4% байгаа. Өөрөөр хэлбэл 96% нь ямарваа нэгэн эрсдэлтэй байгаа. Энэ нөхцөл бид энэ нийгмийн эрүүл мэндийн асуудлыг тэргүүлэх чиглэл болгож эрүүл мэндийн салбарт өвдсөн дараа нь биш, өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн эрсдлийг тандах, судлах энэ асуудал зайлшгүй шаардлагатай байгаа учраас шинжлэх ухааны түвшинд энэ асуудал ямар түвшинд явагдаж байгаа болон бид юун дээр анхаарах, Монголын хүн амын эрүүл мэндийн асуудалд юг олжлох талаар энэ лекцийн агуулганд оруулан ярихаар бэлтгэж байна. Та бүхнийг лекцэнд хүрэлцэн ирэхийг урья.